Дархуул аймгийн Азсаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан спортлог дархамжууд дэд хөтөлбөр өнгөрсөн 7 хоногс эхлэн амжилттай хэрэгжиж байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн арслал Монголын оюутны холбоотой хамтран өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн иргэдийн дунд спортын 4 төрлийн тэмцээний зохион явуулж аваргуудаар шалгаруулсан билээ. Харин энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд 4, 5 өргөө багуудын иргэдийн дунд спортын төрлийн тэмцээнийг явуулах ажээ. Цаашид бүх багуудын дунд тус тэмцээнийг явуулж аваргуудаа шалгаруулах юм а. Энэхүү дэд хөтөлбөрийн талаарх мэдээллийг өнөөдөр холбогдох удирдлагууд хэвлэлийнхэнд өглөө. Монгол Улсын ерөнхийлөгчийн нийтийн биеийн тамирыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх зарлаг байдаг. За үүнийг бас орон нутагт хэрэгжүүлэх үүднээс аймгийн засаг даргын 2017-оос 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бид спортлог дарханчууд гэж дэд хөтөлбөрийг боловсруулад орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг хангаж ажиллаж явж байна. За өнгөрсөн оны үед гэх юм бол бид нийтдээ улсын чанартай 8 төрлийн 9 удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт зохион байгуулсан байгаа. За мөн одоо манай Дархуул аймгийн баг тамирчид төв дэлхийн олон улсын чанартай уралдаан тэмцээнээс 2017 оны байдлаар 622 медаль хүртсэн гэсэн ийм амжилтууд бол өнгөрсөн оны хувьд байна. Бид эд оноос болохоор ард иргэдийнхээ дунд нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх спортоо хичээллэх энэ бас арга хэмжээг төлхөө хэрэгжүүлэх гэсэн бодлогын хувьд бол арга хэмжээнүүдийг олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Бид он гараад 2018 оныг ахмадын жил болгон зарлалтай холбогдуулан Дархуул аймгийнхаа нийтдээ 26 багийн ахмадуудынхаа дунд нийтдээ 6 төрлөөр спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж өнгөрсөн 7 хоногт бол тэд үйл ажиллагаа маань дуусаад нийтдээ 90 багц медалийн төлөө ахмадууд маань өрсөлдсөн. За удахгүй бид үндэсний спортын 6 дугаар их наадмыг бас орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулахаар анхаарчны тэмцээнийг зохион байгуулахаар болж байна. За одоо бол бид насан туршидчдын тэмцээнийг нийгмийн аршил Монголын оюутны холбоотой хамтран зохион байгуулах гээд ажлуудыг хийгдэж байна. Мөн одоо бас аж ахуйн нэгж байгууллагууд дээр спортын хамтлагуудыг байгуулах чиглэлийг бас өгөөд ажиллаж байна. За нийгмийн аршил Монголын оюутны холбоо нь аймгийн засаг даргын мөрөөдөлбөрт тусгагдсанаар дэд хөтөлбөрийн хүрээнд спортлог дарханчууд хөтөлбөрийн хүрээнд 4 төрлийн спортын арга хэмжээг Дархан сумынхаа 18 баг дээр 7 төлөвийн хагас бүтэн сайнаар хийх давтамжж байгаагаар ингээд ард иргэдийг оролцуулаад явж байна. Эхний шатны 1, 2, 3 дугаар баг дээр болсон тэмцээн маань 106 багц медалийн төлөө өрсөлдөж багууд маань амжилттай сайхан оролцсон. Энэхүү тэмцээн маань 1, 2, 3 дугаар баг дээр болсон бол одоо 4, 5 өргөө баг дээр энэ 7 хоногийн хагас бүтэн сайнд болно. Дараагийн 7 хоногийн хагас бүтэн сайнд 5, 6, 6, 7, 8 дугаар баг тэгээд 9, 10, 11 энэ мэтчлэнгээр яваад 6 сарын дундуур ихэд манай аймгийн аварга шалгаруулах цомын төлөх тэмцээн аймгийн спортын зааланд болохоор төлөвлөгдөн ажиллаж байна.